Сайн байцгаана уу? Өнөөдрийн дугаартаа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйлдгэсэн хэргийн талаар ярина. Шүүгдэгч он 2024 оны 8 дугаар сарын 8-ны өдөр согтууруулах хундаа нэвзүүл хэрэгэлсэн үедээ авто завсрын газарт эмтээ маргалдаж улмаар цээжин хэсэгт нэг удаа оптикоор хатгаж амь насыг нь хохироосон буюу хүнээ алах гэмт хэрэг холбогдсон хэргийн талаар ярихаар бэлдлээ. Шүүгдэгч он 1995 онд төрсөн дээд боловсралтай эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй хувийн компанид ахлах инженерийн ажилтай ам бол 5 эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг урьд өмнө авсан ял шийтгэлгүй ийм хүн байгаа. Тухайн хэргийн газар юу болсон талаар гэрчээ өгсөн мэдүүлгээр талигаа чим шүүгдэгч O2 гараж руу явах замдаа хоорондоо маргалдаад байсан. Тэр хоёрын хоорондоо ярьсан нууцыг нь өөр хүн мэдсэн юм шиг байна лээ. Ямар нууцыг хэн мэдсэнийг нь ойлгоогүй. Ийм байдалтай маргаж авсаар байгаа тэр хоёр гаражны гадаа ирсэн. Талигаа ч ийм футболктой явж байсан бөгөөд түүнийгээ шууд тайлж шидээд оод хандан одоо намайг цох гих мэтэр хоорондоо хэрэлцээр гараж руу орсон. Удалгүй ах хуйлаад чи ийм хүн байсан юм уу гэхээр юу болсон бэл гэж бодоод гараж руу орсон. Тэр хоёр хоорондоо юм ярьж зогсож байхдаа зууралт нь нэг салаад байсан. Гэтэл шүүгдэгч ах цаасан хайрцаг дээр тавьсан багажнууд дундаас баруун гартаа овтирх, зүүн гартаа бал барихаар нь би овтирх барьсан баруун гарыг нь барьж авсан боловч гараад мултраад талигаа чимрүү далайгаад дайрсан. Яг овтирх биетэн зоосон хэсэг надад харагдаагүй хүрэлцээ салах шиг болсон чинь талигаа зогсож байснаа гуйваад хажуу тишгээ хараад унчихсан гэжээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу ээж нь шүүхийн хэлэлцүүлэгт бичгээр гаргасан тайлбартаа миний хүү 1999 онд Улаанбаатар хотод манай 2 дахь хүү болж мэндэлсэн. Бусдын л адил цэцэрлэг сургуулиар хүмүүжиж улмаар үйлдвэрлэлийн автоматжуулалт ангид төгсөж дээд боловсрол эзэмшээд хувийн компанид инженерээр ажиллаж байсан. Миний хүүтэй онд хамт ажилладаг, найз нөхдөй холбоотой манайхаар орж гардаг, манай хүүч тэднийхэр очдог. Заримдаа хүүхдийг нь цэцэрлэгээс авч өглөө гэсээр орж ирдэг ийм л найз нөхдөй харилцаатай хоёр байсан. Залуу ус арх дар суугаад даруйж аваад маргаж муудалцсан юм байна. Улмаар уур хилэнгээ барьж дийлээгүйгээс миний хүүгийн алтан амийг авч одов. Хүүгийн маань амь насыг хөнөөсөн энэ үйл явдал бид бүхэнд хүнд гарч хүнд шарах үлдээлээ. Эд залуу 25 наснда хүү минь энэ хорвоогоос зуурдаар явлаа. Зүгээр л хүүг минь зохиод унахчихгүй, амин бус газар нь хатчихгүй яав даа гэж үе л бодох юм. Би төрийн байгууллагад тоогоочоор ажилладаг. Нөхөр маань онцгой байдалд ажиллаж байгаад харваад одоо гэртээ гүрүүт байдаг. Амьдрал ахуй маань сайнгүй л байна. Хэдийгээр бидэнд маш хэцүү байгаа ч би их хүн учраас хүүгийн минь амийг хөнөөсөн ч найз нөхөрлөж хамт ажиллаж байсан үеүүдийг нь бодож адилхан хүү шиг минь байсан Огийн айхтар алдаанаас болж амьдрал нь бүр мөсөн сүрхийг хүсэхгүй байна. Огийн эхнэр өвчтэй бага насны 2 хүүхэдтэй юм бэлээ. Нэгэнт миний хүү хөрш орооноос босоод ирэхгүйгээс хойш бид оод хатуурхаж үс санах гэхээсээ илүүтэй түүний ар гэрээ амьдрал эхнэр хүүхдийг нь бодоод уужуу сэтгэлээр хандахыг хүссэн юм. Тиймээс хүүгийн минь найзад хатуу ял оноохгүй байхыг эрхэм шүүгчдээс хүсэж байна. Тэр айхтар газраас гарч ирээд энэ явдлаас сургамж авч ирээдүйд зөв хүн болж зөв замаар яв буян үлдээсэй гэж хүсэж итгэж байгаа. Гарч ирээд бидний амьдралч мөн адил тус болно гэж найдаж байна. Хүү маань тэнгэр тооцсноос хойш 21 дахь хоногт надад нэгэн зүйл зүүдлэгдсэн. Миний зүудэнд хүү минь орж ирээд ээжээ ахыг зүгээр орхичооч дээ гэж хэд хэдэн удаа маш тод чанга хэлсэн. Түүнээс хойш миний бие муудаад хэд хоног эмнэлэгт хэвтээд гарсан. Энэ нь миний хүүгийн хүсэл байсан болов уу гэж бодож байгаа. Хүн хүнийхээ хүчин сэтгэл зүрхээ бүлээсгэд бие биенийхээ юмд хар буруу сандахгүй сайхан сэтгэлээр хандаж байх юм бол аяндаа хүн бурхны хэлээр сэтгэлээрээ ариун болж бусдын сэтгэлийг даах ухаарлыг олж альва зүйлийг зөв ухаарж зөв шийдэл хүрснээр бүх юм сайхан болж ажил үйлс нь бүтдэг гэж боддог. Тиймээс Монгол хүний уужуу сайхан сэтгэлийн үүднээс би дээрх мөрүүдийг өөрийн гараар бичиж шүүхэд хүргүүлж байна. Шүүх уралдаанд оролцсон хүүгийнхээ тухай зүйлсийг сонсож сэтгэлээ өвтгөж хүүгийнхээ найзыг яллуулахыг харж саналахыг хүссэнгүү миний авсан мөөлөх шүүх уралдаанд бичлээ оролцох болно. Эрхэм шүүгчид та бүхэн намайг ойлгоно гэж найдаж байна. Одоо надад аавыгаа хүл дээр нь босгох гэсэн талигач хүүгийнхээ мөрөөдлийг биелүүлэх завгүй өдөр хоногуд биднийг хүлээж байна гэжээ. Хохирогч талын мөөлөх шүүхэд
Найз нөхдөд харилцаатай байсан учраас шүүгдэгчид хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэж хохирогчийн ээжийг нь санал хүсэлтэд дэмжин оролцсон бол шүүгдэгчийн өмгөөлөгч гин буруу дээр маргахгүй хохирол төлбөрөө төлсөн байгаа. Шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэсэн байна. Иргэдийн төлөөлөгч шүүгдэгч Ог гин буруутай гэж дүгнсэн. Улсын яллагч Монгол Улсын үндсэн хууль зааснаар Монгол улсад оршин суугаа хүн бүр амьд явах эрхтэй. Хохирогчийн өмгөөлөгч хөнгөн ял оногдуулж өгнө гэсэн байр суурьтай байна. Хүний амь насыг хохирохдоо зэвсгийн чанартай зүйл буюу офтер хэрэгэлсэн гэдгийг хэлмээр байна. Амь насаа алдсан эм нь 25 жил наслсан. Монгол улсын хүний дундаж наслал 68 байгаа. Цаашид 43 жил амьдрах боломжтой байсан. Шүүгдэгч Ог эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р зүйлийн 1-р хэсэгт заасан гэмт хэрэгүүлсэн гин буруутай тооцсон 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж оногдуулсан яалын нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна гэжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р зүйлд хүн алах гэмт хэрэгүүлсэн бол 8 жилээс 15 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийдэх санкцтай байдаг. Тэгэхээр прокуророос 12 жилийн яллах дүгнэлт гаргасан байна. Шүүхээс хүний алах гэмт хэрэгүүлсэн гин буруутай тооцсон шүүгдэгч Ог 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна. Улсын яллагч 12 жил гэсэн бол шүүх 6 жил болгон багасгажээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6-гийн 7 дугаар зүйл гин буургаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагаа хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаа чөлөөлөх гэсэн заалт байдаг. Мөн ийхүү ял багасган шийдсэн нь хохирогчийн ээжийн гомдол саналгүй гэх хүсэлт нөлөөлсөн. Шүүгдэгч Ог анхнаасаа гин буруугаа хүлээн зөвшөөрөн гэмшиж байгаа илэрхийлж уучлалт гуйж хохирогчийн ар гэр гэмт хэрэг улмаас учруулсан хохирол 170 сая төгрөг, оршуулгын зардал болон сэтгцэд учирсан хор уршигт 28 сая төгрөг төлсний шүүх харгалзан үзсэн. Тэгээд эцэст нь дүгнэн хэлэхэд хүний уучлална гэдэг асар их ухаан юм. Энэ кейс танд таалагдсан бол бусдаа хуваалцсан шеэр хийгээрэй. Энэ хүртэл сонссон танд баярлалаа.